Сайн бацхан уу, өнөөдрийн дугаараар 1978-аас 90 оны хооронд зөвлөлт холбоо тулсад амьдран суухдаа нийт 50 хүнийг эрсгээгээр хөнөөсөн аимшигтай алуурчин Чикатилогийн түүхээс сэдвлэн бүтээсэн киног ярьж өгөхөөр бэлтлээ. Бодит үйл явдал 1980-ад онд өрнөсөн ч энэхүү кино нь 21-с 22 оны хооронд бүтээгдсэн ба яг л тухайн үеийн зөвлөлт холбоо тулсын байр байдлыг Франц Харлангур тусган харуулж тухайн үед цагдаа нар хэрэгдээр хэрхэн ажилласан тухай кино өгүүлнэ. Андрей Чикатилог яагаад Ростовын яргачин гэж нэрлэсэн бэ гэвэл тэрээр биеэ хамгаалах чадваргүй хүүхэд болон залуу эмэгтэйчүүдийг ойн зорхоод аваачин бидний хүчирхийлүүлдэн дараа нь маш олон удаа хутгалан хөнөөж амин тасарсны дараа бэлэг эрхтнийг ногтолж авч идэх гэх мэт гаж үрдэл гаргадаг байсан байгаа юм. Цагдаа нар харин олон нийтийг зочроохгүй тулд телевиз, радио болон сонинд огтын талаар мэдээлэл гаргаагүй. Хүмүүс мэдээлэлгүй улмаас дараагийн хохирогч маш амархан алуурчны гарт орж байсныг кино маань харуулдаг. Дэлгэцээр гарч байгаа хүн нь бодит Андрей Чикатило гэж хүн яг өөрөө бөгөөд харин хажууд нь байгаа хүн нь кинон дээрх Чикатилогийн дүр харагдаж байна. Чикатилогийн дүрд галтогоо цувралын рестораны эзэн Дмитрий Нагаев гэж хүн энэхүү дүрийг маш чадварлагаар бүтээжээ. Кинон дээрх алхахыг яг л тэр процессыг нь тайлбарлах учраас хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд энэ киног алгасан дээр байх гэж бодож байна. Ингээд кинонд орцгоё. Автобусны терминал дээр хоёр цагдаа нэг хүнийг ажиглан сууж байх бөгөөд нөгөө хүн нь цагдаагаас холгүй нэг иймэрхүү байдалтай сууж байв. Хамт байсан эмэгтэй нь босож ирээд би чиний унжгарыг хэрэв удаан үлгэх ёстой юм бэ? Наадах чинь ажилахгүй юм штэгээд уурлаад гараад ивчихв. Малгайтай ирж араас нь гарах гэтэл ажиглаж байсан хоёр цагдаа түүнийг зогсоогоод би ийм байцаалтаа үзүүлээгээд цагдаагийн хэсэг рүү дагуулад явдаг. Хоёр цагдаа бүрх малгайтай этгээдийг байцааж байх ба Андрей та зөвхөндөө байгаа эд зүйлсээ гаргана уу гэхэд хідэн солионы хувцас, үнэртэн, вазлин, нарийн утас, цустай альчуур тэмдэглэлийн дэвтэрний завсраас будаг гарч ирдэг. Ингээд нэг цагдаа нь уурлан наадха 20 чамаа газар дээр чинь буудаж чадахгүй дээ харамсаж байна гэв. Үзэгдэл солигдоход саяны үйл явдлаас жилийн өмнө Ростов хотод болж буй үйл явдлаар эхэлнэ. Бүрх малгайтай цүнх барьсан эрэгтэй хотын худалдааны хэсгийн тэр аваар явж байх ба тэр аваар худалдаа эрхэлж байсан эмэгтэй цагдаатай ярьж байхыг сонсоход ойн зурвасаас нэг охин алуулсан бөгөөд маш олон удаа хутгалуулаад зогсохгүй. Алуурчин нь хүчиндээд бэлэг эрхтэн рүү нь хутгалж зэрэмдэглээд хаяад явсан байв. Бүрх малгайд цааш яван галт тэрэгний буудлын дээр байх хүүдэр очин яриа өдөж ахыг нь Андрей гэдэг. Уургач нь боломжийн л юм. Гэхдээ утас нь арай л зузаан юм аа. Манайд Японы маш чанартай утас байгаа. Манай хүргэн гадаадаас авчирч өгсөн юм. Ахан дүүдээ нэгийг бэлгэлье. Манай цуслан эндээс холгүй байгаа. Чамайг гэд нэгийг өгч болох юм гэхэд хүү. Намайг ээж унаанасаа хоцрол загнана гэв. Андрей харин унаа эртэл 30 минут байна. Хитэд очиод ирэх хугацаа. Яахав чи хүсэхгүй байгаа бол явахгүй аж болно. За баяртай гэд явах гэхэд хүү. Андрей яхаа хүлээж байгаарай. Хамт явъя гэд бүрх малгайтыг дагаад явчихдаг. Ингээд маргааш нь ой дундаас хүүгийн зогц аимшигтай байдалтайгаар болдов. Бэлэг эрхтнийг таслаад хоёр нүднийг нь ухаад авчихсан байлаа. Нэг өвөө мөөх түүхээр явж байгаад хүүгийн цогцыг олжээ. Цагдаа нар өвгнөөс байцаалд авч ойр орчмыг шинжилж байх үед нэг нүдний шилтэй нөхөр цогцыг хараад эслэхүү болж өтөхлөв. Шинэ хүү юм уу гэтэл ойд гараад байгаа аллахыг зогсоохоор Москвагаас томилогдсон ирсэн Ахмад шинжээж байв. Москвагаас сайдын орлогч гэх хүн Ростовт гараад байгаа аллахын алуурчныг олж чадахгүй байна гэд Касаев нэртэй хурандаа Витвицкий гэх Ахмадыг мөн Олег гэх өөр нэг Ахмадтай хамт нийт 3 хүнийг томилон явуулсан байв. Хурандаа Витвицкийг авч явахгүй гэсэн ч цагдаа нар тэр хүнийг олж барьж чадахгүй байна. Тэр яг л муу ёр шиг хүмүүс дунд орж амьдраад хүүхдүүдийг алаад яваад байна. Энийг сэтгэл судлаач шинжээч талаас нь харж чадах хүн хэрэгтэйгээд хүчээр томилоод явуулчихжээ. Энэ нь зөвлөлт холбоод улсад сэтгэл судлаач шинжээчийг мөрдлөхөд хамтран явуулж байгаа анхны тохиолдлуудын нэг байдаг. Ингээд манай Витвицкий анхудаа ийм хэрэг харж байгаа учраас дотор нь мухархаас гадна яагаад ингэх болов? Энэ хүнд яг юу хэрэгтэй байна вэ гэдэг талаар бодож эхлэв. Алуурчин тэднээс мөнгө төгрөг, үнэт зүйл юу ч авдаггүй бөгөөд зөвхөн хүүхдүүдийг маш олон удаа утгалж зэрэмдэглээд хоёр нүдийг нь ухаж эрхтнийг нь тастан авах зэрэгсээ сэтгэл ханамж аваад байна гэсэн бодол төрдөг. Ингээд Ростовын цагдаа нар дээр Москвагийн цагдаа нар ирэн хамтран ажиллаж эхлэвэ. Ростовын талаас халзан хурандаа түүний туслах Липягийн болон Ирина гэх эмэгтэй цагдаа ажиллаж байв. Москвагийн чанд хатуу үзэлтэй учраа Ростовынхонтой санал бодол зүрхтгцүүлэх гарнаа. Орой болж Терлобусны буудалд нэг хүү Терлобус хулгайлж байгаад баригдчихдаг. Цагдаа нар түүнийг байцаатал тэрхүү сүйд алагдсан хүүг бие алсан гэж хэлдэг. Ингээд цагдаа нар эхний сэжигтнэр Шэйн гэх хүүг сэжиглж байцааж эхлэв. Шэйн тухайн үед хүү яг ямар ураг барьж байсан. Хэдэн удаа хутгалсан зэргийг нь яг хэлдэгч цаанаал нэг нарийн зүйлсийг хэлж өгөхгүй байв. Хүүгийн барьж явсан уурга зэргийг нэрлсэн учраас цагдаа нар түүнийг хүн амныг хэрэгтэн мөн гэж үзээд баривчилчихдаг. Харин Витвицкий хурандаадаа хандан энэ нэг л биш байна гэж боловч чи хэлсэн зүйлийг сонссон биз дээ гэж тоохгүй яваад өгнө. Ингээд Москвагийн хурандаа Ростовын дарга дээр орж ирээд тэрэнд ямар ч сэжүүр алга, нодлого баримтч алга. Энэ хүн өнөөдөр ингэж байгаа ч маргааш мэдүүлгээ өөрчилнө. Та нар яарад байна гэж ярьж идэл Шэйн хамсаатнаа илчиллээ гэж туслах нь орж ирээд хэлдэг. Хамсаатан нь Жарков гэх хүү байх ба түүнийг баривчлаад бичлэг эхлүүлэн байцааж эхлэв. Та Шэйнтэй хамт хүн алсан уу гэхэд тийм ээ хамт аллах үйлдсэн гэж хэлчихдэг. Шэйн Жарков гэх энэ хоёр жаал нь хөгжлийн хоцрогдолтой
Тусгай сургууль суралцдаг хүүхдүүд бөгөөд байцаалтын үеэр маш хаанга өөрсдөө ч юу хэлээд байгаагаа ойлгохоргүй юм яриад байдаг. Харин Ростовын цагдаа нарын байцаалт нь ерөнхийдөө нэг иймэрхүү. Та ойн цорхоод цаашаагийн хүүг алсан уу? Та яаж алсан бэ? Хутгаар алсан уу? Тэгээд яасан? Тэрний нүдийг ухсан уу гэд хийсэн үйлдэлийг нь өөрөөр нь яриулахгүй өөрсдөө хэлж өгөхөд нөгөөдөл нь тийм ээ би яг тэгсэн гэдэг. Ахмад Витвицкий энийг нь сонсож чадахгүй бичлэгээ зогсоо. Ингэж болохгүй. Та нар ингэж төрхраад байна гэж хэлэхэд Касаев түүнийг хүчээр байцаалтаас нь гаргачихав. Витвицкий гарч ирээд Иринагаас тусламж гоох бөгөөд Шэйнийг гаргаж ирээд хэргийн газарт аваачин үйлдэлсэн хэргийг нь дахин хийлгэж үзүүлэх байв. Ингээд хэргийн газарт байх зур Жарков мэдүүлэг өгч байх ба. Өмнө нь алагдсан охины хэргийг ярьж эхэлснээ хоёр охин байсан гэх мэтээр шал өөрөм яриад явчихв. Шэйн хэргийн газарт хүүгийн уурга байсан газар зэргийг дүрсэлсэн ч нарийн үзүүлж чаддаггүй. Харин цаана манай алуурчин тэднийг хараа зогсож байх бөгөөд алуурчны жинхэнэ царай энэ үед тод харагддаг. Хоёрдугаар анги эхлэхэд гудамжинд саяхан алагдсан хүүхдийг австаа нэг тийш зөөвөрлөж байх ба алуурчин яг хажуугаар нь ажил руугаа явж байдаг. Ажлынхаа нүдэнд хамтран ажиллагчид нь алуурчны тухай ярьж байв. Алуурчин ирэхэд хамт ажиллагчид нь юун сэжиглэх. Яг л энгийн хүн шиг хажууд нь юм яриад тэрнээс гадна өмнө нь сургуульд ажиллаж байсан гэд ер нь л хүндлэх тал руугаа хандлагатай байв. Витвицкий энэ үед хэргийн газар дээрх ажиллаа дуусгаад дүгнэлт гаргах бөгөөд Шэйн гэх хүү хэргийн газарт ирсэн нь үнэн боловч яагаад ч хүүхдийг жолон удаа худгалаад нүдийг нь ухах хүн биш гэж дүгнэв. Тэгээ цагдаагийн газар дээр иргэн нэртэл зөвшөөрлгүйгээр хэрэгтнийг авч явсан гэд мөрдлөгөөс холдуулаад архивд ажиллуулж чаар томилчихноо. Витвицкий уг нь логиктойгоор бодож дүгнэн үнийг ээч Москвагийн хурандад хэлэхэд хурандаа түүнийг авч хилцдэггүй. Алуурчин гэртээ эртэл их нэртэй бүр хоёр ч хүүхэдтэй байх бөгөөд бусдын нүдэнд энгийн л амьдралтай хүн шиг учраас баригдахгүй маш удаан явжээ. Хүн 14 орчим насны хүү байх бөгөөд тоглохоор гарлаа гэхэд нь болгоомжтой байгаарэ. Хүн дагаж явж болохгүй шүү гэд эхнэрийнхээ нүдэн дээр өстө жүжиж өгч байна. Витвицкий харин архивын газарт ирээд Шэйнтэй хийсэн ярилцлага дахин бодож сунгаан. Ижил төстэй бүх хэргийн материалыг ухаан танилцж эхлэв. Шэйн Витвицкий хоёрын яриа ерөнхийдөө нэг иймэрхүү өнгө аястай явагдсан байдаг. Яг аль хэсэгт хүү байсан бэ? Энд яг энэ баахан авчтай хэсэгт. Уурга нь хаана байсан бэ гэхэд юун уурга гэхэд яагав та хүүг уургатай явж исэн гэсэн штэ. Уурга нь энд цохож байсан. Гэх мэтчлэн ярьсан юм мартаж санаад нэг л худлаа яриад байгаа аястай байсныг Витвицкий ганцаараа олж харсан байв. Ингээд хоёр хурандаа Жарков, Шэйн хоёрыг дахин байцааж эхэлнэ. Жарков би тэрхий үг чирж оруулаад гэд ярьж явах үед нь Шэйн юу худлаа яриад байгаа юм бэ? Би чирсэн гэд нөгөө хоёр маань хоёр өөр юм яриад муудалцаад эхэлнэ. Тэгтэл Жарков Шэйн тандаад чи одоо хүний ам бүрлэж чадлаа юу? Бид хоёр 7 дугаар ангид байхдаа муур шатах гэж үтсэн. Эхлээд дүүжлэх гэсэн ч Шэйн олигтой дүүжлүүрч хийж чадаагүй гэх мэтээр муудалцаад байцаалтаа зогсоод 23 руу аваад яв. Тэдний гарсны дараа Москвагийн хорондоо энэ хоёр худлаа яриад байна. Эдгээр хүмүүс эргэтнүүд биш надад итэг. Би олон иргэд дээр ажиллаж исэн гэхэд Ростовын хорондоо би ч гэсэн олон иргэд дээр ажиллаж исэн. Хүү амны хэргийг өөр дээрээ шууд бийгээд өөрөөд явах хүн байхгүй. Бас үүнийг хар гэд нэг цаас үзүүлтэл Шэйний барьж явсан хутганаас хохирогч хүүгийн цусны мөр олддог. Энэ үеэр Витвицкий сэжигтний троллейбус суулгаалсан бааз дээр ирээд ажилтнаас нь мэдүүлэг авч эхлэв. Шэйний дотогш яаж орсон талаар асуухад хашаад авснаас зайлахгүй гэж хэлдэг. Витвицкий хашаад авахд юу саад болохгүй харж байтал хашаа тариулан тог гүйлгээгүй ч гэсэн зөвхөн өргөстэй тор татсан тул Витвицкий Шэйнийг хашаад авахдаа төмрөнд гараа урсан байна гэж дүгнэдэг. Ингээд хурандаа дээр ирэн бүх процессыг тайлбарлаж өгөв. Уурга худалдаж аван өөрийнхөө гарыг ураад Шэйний шархнаас шал өөр байгааг тайлбарлаж шархыг харьцуулан үзүүлдэг. Ингээд дүгнэлтээ бичгээр гаргах болоод архивын ажил руугаа яв. Нөгөө талд алуурчныг дарган дуудан уулзах ба томилолтоор явах өөрхөн алгаа таал явах болжтэй гэд түүнийг томилолтоор явуулахаар болдог. Алуурчин Новошахтинск хотод ирэн галт тэрэгний буудлын дээр сууж байх ба хажууд нь зогсож байсан эмэгтэй дээр төхөжчод нэг шил юм хувааж уух уу гэхэд эмэгтэй ч оройн уугаад шаардсан учраас армян коньяк гэж дуулаад өө тгийгээд дагаад яв. Ойролцоо хүн амтангуй газар сууцгаая гэд бүсгүй маань өөрөө хөнгөө газар зааж өгөө дагуулад явчихнаа. Энэ үед Ростовын хурандаа Липягийн хоёр ярилцж байх бөгөөд Москвагийнханд симхи гаргаж өгч болохгүй шүү. Энэ хэрэг гэрчгүй байгаа сайн хэрэг. Чи хоёр эмгэн олж ирээд тэр хоёрыг харсан гэрч болгоод хурдхан Шэйн Жарков хоёрт хэргийг нь бохоод шүүхээр оруулаад үнийг зэкслэх хэрэгтэй гэх ухааны юмараа сууж яв. Энэ үеэр харин алуурчин нөгөө бүсгүйтэй хамт тарин талбаан дундуур явсаар нэг газар тулж ирээд бүсгүйг хэдий дуудгалж алаад бэлгийн хүчирхийлэл үлдээд байж байдаг. Ростовын хурандаа Касаевыг дуудан Жарков Шэйн хоёрын хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлдэж байгаа. Тэр хоёрыг хэрэг болсон өдрийн ойролцоо өртөөдөр харсан гэрчүүд ч бас олдсон. Энэ хэргийн материал гэдэг өв. Касаев харин энэ гэрч чинь 67-той. Өртөөн дээр самар зардаг. Хажуугаар нь өдөрт хичнээн мянган хүн явдаг үлээгээд уурыг нь хүргэнэ. Гэтэл гаднаас нь Ахмад орж ирэн Новошахтинск тухайн амны хэрэг гарсан байна. Олон удаа хутгалч нүдийг нь ухаж авсан байна гэж хэлэхэд Ростовын хурандаа бөөн тэлт. Касаев харин тэгэхээр таны ярьсан бүгд таарсангүй дээ гэж хэлээд хэргийн газартаа танилцахаар гараад яв. Витвицкийгээс асуухад энэ манай алуурчин мөн байна гэж хэлдэг. Өглөө болоход алуурчин Ростовт босч ирээд их нэртэй цэцэг аваад очиход хүмүүс түүнийг
маш халамжтай сайн хүн болтоо гэд ярилцчихв. Цагдаа нар дахин хуралдаж Ростовын хурандагийн буруу болж таарсан тул Касаи удирдлагыг гартаа авав. Огрогчийн бие дээр өрийн шингэний үлдэгдэл байсныг шинжилгээнд оруулж, алуурчин 4-р булгийн цустай хүн байсныг олж мэддэг. Ингээд Ростовод дахь 40-50 иргэм насны бүх залуучуудаас цусны шинжилгээ авах оруулж, эмнэлэгт хандж байгаа хүмүүс цаашлаад цэргийн анги, ихтэй сургууль, албан газруудаас цусны шинжилгээ авахар болов. Ростовын хурандаа энэ бүх үйл ажиллагаанд чинь тэгээд хэрэг мөнгө орохыг мэдчихвэн үү гэхэд Касаев зөрүүлэл. Тэгвэл танай нутад энэ аллах хэдэн жил үргэлжилж байна вэ гэд амагийн таглав. Ингээд Касаевын даалгавраар цаашид ажиллахаар болж Ростовын цагдаа нар дурамчхан ажиллаж эхэлдэг. Энэ үед цагдаагийн газрын гадаа нэг залуу хүү зогсож байснаа орж ирэн Наваа Шахтинскийн алхахыг бий үйлдсэн гэд гартаа хүний нүд барьчихсан зогсож байдаг. 3-р анги эхлэхэд цагдаа нар шинэ сэжигтнийг байцааж эхлэв. Хүүгийн хэлснээр энэ хэрэгүүдийг манайхан үйлдсэн. Ард нь олон үнэтэй мап байгаа. Нүдийг нь ухдаг нь бидний хэв маяг гэх мэт зүйлсийг хэлдэг. Ингээд Ростовын хурандаа баярлан сэжигтнээс цус авахд л бат болох нь гэд гараад яв. Витвицкий харин бишээ гэд эсэргүүцсэн ч Касаев түүнийг бас төвтгөхгүй. Аль аль талын үзэл бодлыг сонсон ажиллаж байв. Цагдаагийн газрын гадаа Ирина Витвицкий хоёр ярилцаж байх ба. Витвицкий гэрснээс хойш Москвагийн ахмадын нүдээр энэ хоёр ер нь л салж авцахгүй амттай ажиллаад байгаа харагдав. Орой болж алуурчин гэртээ байх ба хүүгийнхээ өрөөнд орон арай ч хүүгээ алчихгүй илгүүдээ гэтэл аваа хүнчлийг нөмрүүлээ зүгээр гараад явчихав. Эхнэр нь дөнгөж гэртээ орж ирээд чи хаашаа явж хаад ирэвгтэл найзандаа ярьж сууж байгаад ирлээ. Нөгөө мө алуурчныг чинь барьчихач гэхэд алуурчин болж дээгээд өнгөрөв. Эхнэрийгээ унтсны дараа алуурчин маань аллаг гэдэг утгаа ирлээ л сууж байна шүү. Витвицкий өрөөндөө судалгаагаа хийгээд сууж байтал Москвагийн ахмад Олиг орж ирэв. Энэ Олиг их цагдаагийн зан ааш ер нь аяд үзүүлэн ажил мэргэжилдээ тайван ханддаг. Ярилцаж буй хүнийхээ яриаг манипуляц хийж байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэхтэй гаргууд мөн маш сайн ажиглагч цагдаагийн дүрээр гардаг. Олиг маань орж ирээд Витвицкийд хандан Ростовын цагдаа Ирина танд их хэлэхтэй хандаад байхад та эргүүлээд хүлдүү төмс шиг л байгаад ах юм. Иринатай эргүүлж сайхан гарцаад Ростовын цагдаа нар юу сэтэд байгааг олж мэд. Энэ бол нөхөрсөд зөвлөхөө шүү гэд гараад яв. Үзэгдэл солигдоход 3-3 сурагч нь би алуурчин гэд хэрэглээсэн учраас цагдаа нар маань тэдний сурдаг хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдийн сургууль дээр очиж багш найз нартай ярилцахаар болов. Липягийн аль хэдийн тэднийг алуурчин гэд итгэчихсэн байгаа учраас багш нартай муухай харьцаж та нар энд алуурчин л хүмүүжүүлж байгаа гэх мэтээр аашилж өгнө. Тэгснээ нэг багшийг дуудаад суу асуултанд хариул гэх мэтээр захиргаадж эхэлнэ. Багш хариуд нь намайг байх үед таны яриад байгаа хүүхдүүд ийм хэрэг огт хийж байгаагүй. Манай сурагчид тийм биш гэхэд Липягийн урдаас нь танай сурагчид хүн алаад нүдийг нь ухдаг гэх мэтээр багшийг бүр айлгаад хайчихав. Олиг харин за болж үстэй. Танайхан одоо иймэрхүү маягаар хүний байцаадаг юм биз дээ. Энд болж үйл явдлыг илтгэхээс өөр аргагүй нэ гэхэд битгий хүний эрэхт хошууdur би явж тэр захиралтай нэрэлцлээ гэд гараад явчихав. Олиг багшид хандан уучлаарай гэд ерөнхий болж буй процессыг тайлбарлан Витвицкий багшаас хэд хэдэн зүйл асуугаад үлдэв. Дуусаад цагдаагийн газартаа ирэх ба Витвицкий Ирина хоёр маань бүр гар хөлөө барилцаа зогсож байна шүү. Энийг нь Олиг бас олоод харчихнаа. Шинжилгээгээр 3 дахь сэжигтний цусны бүлэг өрийн шингэнээс шинжилсэн бүлэгтээ яг цав тохирч таарав. Ростовын хурандаа Липягинтай уулзаж чи тэр сургуульд яг юу хийчихсэн бэ гэд Москвагаас Липягины байцаа гарга барилын тухай мэдээ ирсэн байв. Гэтэл Липягин ингэж Москвагийнхны анхаарлыг сарниулаад өөрөө захирал багштай нь уулзсан. 3 сэжигтэн бүгдээрээ амтан тамалдаг байсан гэсэн шилдэг. Харин дотор Витвицкий багштай ярилцсан ярилцлага арга барил өмнөх бүх дүгнэлтэд нэгтгэн Касаев дээр ирээд бүх дүгнэлтэд тайлбарлав. Бидэнд байгаа 3 хүү алуурчин биш ээ. Сэтгэл судлалын үндсэн дээр баттай хэлж болгоч. Энийг яг баримттай нотлох чадахгүй байна. Энийг нотлохын тулд өөр илүү мэдлэгтэй чадвартай хүн хэрэгтэй байна гэд өөрийн багш Евгенийг дуудахаар болов. Энэ үед алуурчин дараагийн томилтоороо явхаар гэрээсээ гардаг. Автобуснасаа буугаад амны альчуур аавн сонин жигтэй үйлдэлүүдээ хийсээр ганцаараа яваа хүүгийн араас даган алхаж байв. Булан эрэгтэл хідэн хүү нөгөө хүүг зогсоочсон тамхилж байх ба. Алуурчныг хараад хөөгөр явуулчихв. Алуурчинч дурамчхан автобусны буудлын сандал дээр ганцаар сууж байхад нэг бүсгүй ирээд зогсчихв. Гэтэл алуурчин гинэт зүрхээр нь хатгуулж байгаа аятай ажиллахад эмэгтэй жаргах шараад та зүгээр үү гэж асуув. Алуурчин харин гинэт зүрхээр хатгуулаад аяа ингэдэг юм аа гэхэд эмэгтэй өргөн дуудаад өгөх үү гэж асуудаг. Алуурчин харин хэрэггүй гайгүй болчих шиг боллоо. Та харин намайг тийшээ төхүүлээд өгч болох уу? Манайх цуслангийн бүсэд байдаг юм гэхэд бүсгүйч зөвшөөрөн алуурчныг хөдлөөд явв. Үзэгдэл солигдоход алуурчин аль хэдийн бүсгүйг утгаар өнөгөөд ам хамран цус олчихсон. Дигэмж ажиллаж идэж буй харагдав. Бүсгүйн цогцыг ширч өөр газарт үлдээгээд өөрөө нуурын усанд орж бие угаагаад зогсож байдаг. Ингээд дэлгүүрээс эхнэрийнхээ захиасыг аваад гэрлүүгээ явнаа. Энэ үед Москвагаас Витвицкийгийн багш Евгений гэж хүн ирэв. Тун соёлтой сэхэтэн барийн хүн байх ба ер нь л хүмүүсийн царайг хараад л уншчихдаг нэгэн байлаа. Ростовынхан харин за Москвагийнхан профессор аваад ирвүүдээ гэд тун яазгүй ханднаа. Профессор харин намайг Москвад ахад та хэдийг энд тун зоргоороо айшилж байсан гэж дуулцсан гэд бүр уурайг нь үргээд ачхав. Ростовын хурандаа харин Липягийн тандан энэ өвгөнтэй нөгөө 3 сэжигтний уулзахгүй жоохон уяатхаа гэж хэлээд өөрөө Москва руу сайдын урлагчтай уулзахаар явв. Витвицкий профессорт ажлаа танилцуулж явах ба энэ юу бахан хавцснууд вэ гэхэд хурандаа Касаевын тушаалаар өнгөрсөн 10 жилд гарсан ижил төсөө хэрэгүүдийг шалгаж байгаа тухайгаа хэлгээд профессор Касаев хэлсэн бол хий ажил биш ээ гэсэн үг.
Тэр их мэдрэмжтэй хүн шүүгээд ялгаж тавьсан архивын хавцснуудыг шалгаж эхлэв. Энэ үеэр алуурчин аль хэдийн гэртээ ирж гисэн байх ба. Эхнэр нь "Манай нэг хутаг хаашаа алга болчихваа чи харсан уу?" гэхэд алуурчин сүнхээ бодлоод "Мэ би ирэлчгээд ирлээгээд хутгийг гаргаж өгөв." Ростовын хурандаа харин Москвад ирж гисэн байх ба. Тэр гурван хэрэгтэй яг мөн. Цусны булган ингэж таарсан хэргийн газрын ойролцоо явж явахад нь харсан гэрчүүд байгаа. Одоо шүүгээс шилжүүлэхэд яг болно. Харин Москвагийнхан л буруу ажиллаад байна гэд дараагийнхаа толгойг 180-аар зэргүүлэх гэж оролдоно. Дарга харин тэм ч авар үгэнд навтдаггүй. Касаю болон сүлд очсон профессор хоёрыг ажиллаа маш сайн мэддэг хүмүүс. Үнэхээр чиний барьсан хавцтай хэрэг үнэн бол тэрийг чинь профессор батлаад өгнө зэ гэд явуулчихдаг. Ингээд киноны маань эхний 3 анги дуусав. Тэгэхээр алуурчин маань хүмүүсийн нүдэнд өмнө нь сургуульд багшилж байсан өндөр боловсралтай. Эхнэр хүүхэдтэй тогтсон амьдралтай зүгээр л байдаг л нэг хүн шиг байсан нь зөвлөлт холбоот улсын цагдаа нарт олдохгүй байх маш том шалтгаан болдог. Тийм ч учраас мөрдлөгийн явцад сэтгэл судлаачдыг оролцуулж алуурчны бусдаас ялгарх тэр онцлогийг олохын тулд ажиллаж эхэлсэн ч цагдаа нар маань олон жилийн турш явж ирсэн л арга барилаараа барих гэд тэр нь ажиллахгүй байгааг кино маань харуулдаг. Мөн киноны туршид алуурчин яг аллаг үлдэхийнхээ өмнө маш сонин гаж гэмээр үйлдэлүүд гаргаж байгааг дурдахгүй болохгүй. Нэгдүгээрт аллаг үлдэхийнхээ өмнө алуурчны нүд нь огт өөр болдог. Өмнө нь болгоомжилсан, ичингүрсэн, доошоо харсан байдалтай байсан бол хохирогчоо яг бай болгож минийх боллоо гэж мэдэрсэн тэр агшинд харц нь маш ширүүн болж хувирдаг. Хоёрдугаарт Чикатилогийн хамгийн онцлог биеийн илэмж бол эрүү амны хөдөлгөөн. Тэрээр догдолж өөрийгөө хянаж чадхаа байх үедээ уруулаа маш сонин хэлбэрээр долоох юм уу зууж эрүү нүүл ялыг чичирч нүүрнийх нь болчингууд таталцаж эхэлдэг. Гуравдугаарт Чикатило гудамжинд явахдаа хүнд ч анзаарахдаггүй нуруугаа баг зэрэг бүхтэлгсэн сул дорой энгийн л хөвгшин хүний дүртэй байдаг. Харин ой мод руу ороод эцсийн мөч ирэхэд түүний биеийн барилал илүү өөртөө ихтэй, хүчтэй, санал хийсэн шинжтэй болж өөрчлөгддөг. Дөрөвдүгээр алуурчин маань аллаг үлдэхийн өмнөхөн маш хурдан бөгөөд гүнзгий амьсгаа авч эхэлдэг. Энэ нь ямар нэгэн биеийн тамирын дасгал хийсэн мэт биш. Харин яг дотоод сэтгэлд нь байсан дарамт таашаал нь гадагшлах гэж байгаа мэт. Тийм хахир амьсгаа байдаг. Мөн заримдаа өөртөө ямар нэг юм шивнэх эсвэл шүднийхаа завсраар эсгэрэх мэт аваа гаргадаг нь үзэгчдэд аимшигтай зүйл болох нэ гэсэн хүйтэн мэдрэмжийг төрүүлэхөз байдаг. Тавдугаарт түүний гар өргөлж ямар нэгэн зүйлийг хайж байдаг. Цүнхээ чанга татах, эсвэл халаасандаа байгаа хутгай тэмтрэх, халааснасаа амны альчураа гаргаж ирэн амаа арчих, үлдлийг давтан хийх зэрэг хөдөлгөөнүүдийг хийдэг. За тэгээд Чикатилогийн дүрд Дмитрий Нагаяв гэж хүн тоолсон байгаа. Мантухан нь бүх ангийг 2 жуудаа давтаж үзэхэд Дмитрий Нагаяв гэх хүнээс өөрийнх нь дүрхийг огт олж хараагүй. Маш сайн дүртэй орсон гэж дүгнэж байна. Ингээд дараагийн дугаараар киноныхаа 4, 5, 6 дугаар ангиар уулзцгаая. Лайк, subscribe дарахаа мартваа. Дараагийн дугаар хүртэл баяртай.